Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлжид чуулган 3 дугаар сарын 16-ны өдөр эхэлж дараах 32 хуулийн төслийг хэлэлцэнэ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 2028-аас 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл. Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Зээлийн хэлэлцээр сойрхон батлах тухай хууль, хүчингүй болсон тооцох тухай хуулийн төсөл. Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлөвлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл, нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд, улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, үндэснийх баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, худалдааж үйлдвэрийн танхимын тухай хууль, шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, эдийн засгийн эрхчлүүлээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, нийгмийн хамгааллын тухай Монгол улс болон бүгд найрамдах Австри улс хоорондын хэлэлцээр сойрхон батлах тухай хуулийн төсөл, татврын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хувь хүний орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газарт эрх олгох тухай хууль, хүчингүй болсон тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл. Монгол Улсын их хурлын 2026 оны намрын ээлжид чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглбар батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл. Монгол Улсын их хурлын 2026 оны намрын ээлжид чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл зэрэг 32 хуулийн төслийг хэлэлцэнэ.